Монгол Улсын гайлын байгууллага, Алсын хараа, олон улсын жишгт нийцсэн техник технологи суурилсан үйлчилгээ үзүүлж, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч гайлын байгууллага болох. Эрхэм зорилго. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, байгууллагын чадварыг бэхжүүлэх юм. Монгол улс 1991 оны 9-р сарын 17-ны өдөр Дэлхийн гайлын байгууллагын бүрэн эрхт гишүүн, 1997 оны 1-р сарын 29-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Монгол улс энэ хоёр байгууллагад нэгдэн орсноор гайлын бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах, улс хооронд тээвэрлэж буй бараа, зорчигчийн талаарх мэдээллийг тэдгээр нь хэл дээр ирэхээс өмнө урьдчилан дамжуулах, гайлын хяналт шалгалтыг эрсдлийн удирдлагын үндсэн дээр зохион байгуулах, гайлын үйл ажиллагааг автоматжуулах, гайлын үнэлгээ барааны ангилал, гарал үүслийг тухайн бараа гайлын хэлээр нэвтрэхээс өмнө урьдчилан тодорхойлох, ингэснээр гайлын бүрдүүлэлтийн цаг хугацааг багасгах, бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх зэрэг дэвшилттэй олон арга ажиллагааг гайлын үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлээд байна. Мөн цахим нэг цонх, гайлын хамтарсан хяналт шалгалт, гайл бизнесийн түншлэл, эдийн засгийн идэвхжлэгдсэн операторын эрх олгох зэрэг шинэлэг аргуудыг судалж нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Монголын түүхэнд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох 2016 оны Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах урт хугацааны хэлэлцээнд Монголын гайл голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн. Дэлхийн худалдааны байгууллагын 2017 оны худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт олон улсын худалдааг хөнгөвчлөх чиглэлээр маш олон асуудал тусгагдсны ихэнх нь гайлын байгууллага дангаараа хэрэгжүүлэх, үлдсэнийг нь хэрэгжүүлэхэд гайлын байгууллага тэргүүлэх үүрэгтэй оролцох асуудлууд байгаа. Эдгээрийн заримаас нь дээр дурдсан байгаа. Энэхүү худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд гайлын байгууллага мэдээллийг олон түмэнд хүргэх боломжууд, тухайлбал гайлын вебсайтаар дамжуулан гайлын хууль тогтоомж, дүрм журамтай танилцах, сонирхсон асуултандаа хариулт авах, зөвлөгөө авах, түүнчлэн электрон шуудан, нээлттэй утсаар дамжуулан гайлын байгууллагатай харьцаж, альва хүнд сурталч ширэгдлийн талаар цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Гайлын байгууллагын үүрэг роль 21-р зуунд шинжлэгдэн өөрчлөгдөж, улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх уламжлалт үүргээсээ гадна улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Гайлын үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд явуулах эргэцэн шинжилэл 1991 оноос хойш 1996, 2008 онд хийгдэж, өнөөдөр үргэлжлэн явагдаж, шинжилэн найруулсан дараагийн гайлын хуулийн төслийг улсын хуралд өргөн барихад бэлэн болоод байна. Ер нь Монголын гайлын байгууллагыг бүхэлд нь 21-р зуунд бэлтгэн өөрчлөн шинжлэх ажил 1991 оноос эхлэн олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн гайлын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон Европын холбооны янз бүрийн хөтөлбөрүүд, донор орнууд, мөн хөрш орнуудын туслалцаатайгаар эрчимтэй явагдаж байна. Гайлын бүрдүүлэлтийг автоматжуулж, бүрдүүлэлтийн цагийг багасгах, хүнд суртал гаргах, хүнд чирэгдүүлэх явдлыг арилгаж, гайлын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, гайлын байцаагч үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан ажиллах явдлыг багасгах, интернет бүрдүүлэлтийг нэвтрүүлэх, эцсийн дүндээ гадаад худалдааг хөнгөвчлөх, цахим гайлыг хөгжүүлэх, улмаар цаасгүй гайл болох зорилгоор Монголын гайлын байгууллага эхлээд Асикуда, Гамаас, өнөөдөр Азийн хөгжлийн банк, Солонгосын засгийн газрын тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа КАИС программыг 2010 оноос тус гайлын бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж ирлээ.
Өнөөдөр Галийн ерөнхий газрын харьяа 15 Галийн газар, 3 Галийн хороо, 12 Галийн салбар ажиллаж байна. Хэлийн бомб болон Монгол Оросын улсын хэлийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хооронд 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан хэлэлцээрт хойд хэлийн дагуу байнгын ажиллагаатай 12 хэлийн бомб, төр буюу улирлын ажиллагаатай 9 хэлийн бомб, дамжин өнгөрөх 7 хэлийн бомб байхаар тусгагдсан байдаг. Монгол хятадын хэлийн бомбд тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын засгийн газар, Бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хооронд 2004 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотноо байгуулсан хэлэлцээрт байнгын ажиллагаатай 12 хэлийн бомб байхаар тусгагдсан байдаг.